Энэ аргаар ямар гайхалтай үр дүн гарч болохыг үнэхээр гайхмаар. Үнэн дээр энэ бол миний туршиж үзсэн хамгийн үр дүнтэй сонирхол даргуудын нэг. Энэ нь огтхонч төвөгтэй биш, хачин жигтэй бүтээгдэхүүн шаардахгүй маш энгийн зүйлээр суурилсан олон хүн мэддэггүй эртний арга бөгөөд өнөөдөр би танд алхамаар тайлбарлах болно. Ихэнх хүмүүс үрслэг гардаас аваад ганцхан ургамлаар хангалддаг гэж үздэг. Тэд нэг мөчөр тайраад хөрсөн зоогоод хлэгээл бочдөг. Гэхдээ маш цөөхөн хүн тэр мөчөр илүү ихийг өгөх боломжтой юу? Тэр модноос нэгийн оронд хоёр ургамал гаргаж болох уу гэж өөрөөсөө асуудаг. Харин хариулт нь тийм. Харин яагаад энэ арга ажиглагыг ойлгосныхоо дараа та хэд хизээж үрдийнхаараа үрслэг гаргахгүй. Энэ арга зүгээр нэг санаанаас гарч ирээ болов. Энэ нь анхны англичууд хойд Америкт ирэхдээ жимсний модыг хэрхэн үржүүлдэг байсан аргаас сэдвлсэн юм. Тэдэнд үржихийн газар химийн даваар гарын алга байгаагүй. Хэд байгаль орчноо ажиглаж модны хэрхэн хариу үедэр үзүүлдэг ойгож чигийг хянаж чаддаг байсан. Иймэрхүү аргууд тэндээс л үүссэн. Одоо харин жинхэнэ үйл явц руу орё. Учир нь энд л зөв хийх эсвэл мөчир үрсэлгээгээ алдах хоёрын ялгаа бий. Хинч мөчир үрсэлгээгээ алдахыг хүсдэггүй. Юуны түрүүнд бид нэг мөчир тавина. Имийг эхнээс нь тодорхой болгох нь чухал. Бид агаарын давхар үржүүлэх хийж байгаа л вэ? Мөчрийг бүрэн тайрсан их ургамалаас бүрэн солсон байна. Энэ мөчир үрсэлгээ эхний мөчөөс л үрсэлгээ юм. Бид ойролцоогоор 55 см урттай мөчир үрсэлгээ хэрэгтэй. Энэ удаа би инженеэр хийх гэж байгаа. Учир нь энэ ургамал маш амархан ургадаг. Гэхдээ энэ арга цитрус, анар, чидүн болон ихэнх модлог жимсний ургамалд төгс тохирдог. Одоо бид уламжлалт төмөр таг авч байна. Энэ нь маш тодорхой үүрэгтэй. Энэ хэсэг чухал. Бид үрсэлгээг тахан дээр тавиад аажмаар утас эсвэл болтоор нуглаж яв тэр фильберт оруул хөртөл чиглүүлнэ. Дээшээ 2 талаас 7, 8, 9 эсвэл бүр 10 см илүү гарчулдаг хэстэй. Энэ нь газрын дээгүүр хэсэг болмоо. Үрсэлгээ боогдож, бэхлэгдэж, таханд тогтоогчны дараа одоо энэ аргын хамгийн чухал хэсгүүдийн нэг эхэлнэ. Одоо үрсэлгээний доод хэсэг яг тахны хажууд бүшлэгдэх хэсэгт бид 2 цонх, 2 цэвэр зүсэлдэх юм. Эдгээр 2 хэсэгт холдсыг авч, дадаргүйгийн амьд модыг бүрэн авч, камби байвал сайн хусаж, цэвэр мод үлдээн. Бид яагаад үүнийг хийчихвэ? Ургамлыг яг тэр хэсэгт хариу үйлдэл үзрэхэд хүргэж, үндэс нь яг тэр цонхоор ургахын тулд ингэж хийдэг. Цонхнуудыг хийсний дараа бид шархалсан хэсэг дээр шүүд алоэ вера зүрхэнэ. Алоэ үндэс үсэлтийг өдөөдөг бөгөөд модыг зөв этгэрэхтэй тусалдаг. Дараа нь нун тагсан шанцай цацна. Энэ нь байгалийн муугансрын эснэг үйчиргээдэг. Одоо бид морин дахны хэлбэртэй хишиг чөлөөтэй багтах томхон сав хаяа. Өхөл бүтэн багцыг саванд хийж морин тахыг тайрцгийн хамт бүрэн булмаа. Зөвхөн дээд хэсэг өмнө нь үлдээсэн хэдэн сантиметрийг л гадуур үлдээ. Мөн хөрсөн сайн, сэрэг, агаардсан, ус сайн нэвтрүүлдэг, усалснаар бөөгнөрч хатдаггүй байх ёстой. Бид хүчтэй бордуутай баялаг хөрс хайж байгаа юм дэш. Чигийг тохируулан хадгалж, үндэс амсгалах боломжтой хөрс хэрэгтэй. Энд олон хүн өөрсдөө мэдэлгүй халдаа хараад. Тэд хэтэрхий хүнд хөрс хэрэглэдэг, эсвэл хэд их усалж, ингэснээрээ тус болж байна гэж боддог ч эцэстээ пайрцгээр ялзруулдаг. Үүнийг сайн ойлгох нь маш чухал. Тайрцаг усгүйгээс болж өгдөггүй, харин хэд их уснаас болж өгдөг. Тайрцгийг суулгасны дараа ус тоогоо хамгийн бага байх ёстой. Хөрс баг зэрэг чигтэй байх хэрэгтэй. Нойтон биш, шавхаарсан биш. Хурууга дүрээд сэрүүн мэдрэгдэж байвал хангалттай. Өөр зүйл хийх шаардлагагүй. Одоо олон хүн алгасдаг, дараа нь мөөг үсэд байгааг оожигддаггүй нэг чухал хэсэг ирж байна. Уутыг хааж хүлэмжний нөөцөө үзүүлэхээс өмнө бид байгалийн гаралтай мөөгөнцрийн эсрэг бодос хэрэглэх хэрэгтэй. Ямар ч хими бодос сонин зүйл хэрэггүй. Үүнийг хийх маш чанга. 1 литр усанд бага зэрэг шанцаа хийж, сайн худгаад, кофений шүүлтүүр эсвэл нимгэн даавуугаар шүнэ. Үүнийг шүршигчд хийж, тайрцгийн бүх агаарын хэсэгт шүршинэ. Энэ бол маш чухал алхам. Учир нь миний хүлэмж дотор чийг маш өндөр түвшинд хадгалагдаг бөгөөд үрдчин сэргийлэх арга хэмжээ авахгүй бол чийг мөөгөнцөр үсэх хамгийн тохиромжтой орчин болдог. 2-3 өдөр тутамд нэг удаа уутыг нээж, дахин шүршээд буцааж хаана. Энэ нь ямар ч төвөггүй бөгөөд асуудлын 90%-ийг үрдчин сэргийлдэг. Бүх хэсгийг байгалийн мөөгөнцрийн эсрэг бодисоор шүрч тусмагц, бүхэлд нь тунгалаг эсвэл цагаан вонцар уутаар бүрэн хүчнэ. Хамгийн чухал нь гэрэл нэвтрүүлэх боломжтой байх ёстой. Ууд нь бүх хөрслөгийг тэр дундаа газрын дээгүүр хэсгийг бүрэн бүрхэж хүлэмжний эффект үүсгэх юм бол сайн хаах хэрэгтэй. Энэ алхам маш чухал.
Яахад бид үүнийг хийгвэ? Учир нь үрслэг үндэс гарах явцдаа өсгөжийнхээ сэргийлэхийн тулд маш өндөр харьцангуй жигшээ шаардлагатай. Энэ бос олон үрслэг амжилтгүй болдог гол шат плануудын нэг. Олон хүн Могенсрийн эсрэг урдчлан сэргийлэх бодис хэрэглэдэггүй, мөн зохих чигшлийг хадалж чаддаггүй. Тэр тогтвортой чигшилгүй бол үрслэг үндэс гаргахад шаардлагатай зүйлээ авч чадахгүй. Уутыг хаасны дараа савыг шууд нарны гэрэлт биш, шууд бус гэрэлтэй газар байрлуулна. Шууд нар үслэгийг өсгөж өмнөх бүх ажлыг багнаа. Салхи байнга зохиддгүй нам гүмхэн газар хайж байрлуулнаа. Энэ нь чухал. Учир нь үүд байнга хөдөлбөл нахя үрж, үрслэгийг хөдөлгөж, эсвэл тогтоогчийг сулруулж болцсохгүй. Зорилго нь маш тодорхой. Үслэгийг аль болох хөдөлгөөнгүй, зүүрзэн погтовтой гэрэлтэй огцом өөрчлөлтгүй байлган явдал юм. Ингэснээр ургамал өөрийгөө хамгаалахад энерги зарцуулахгүй, яг одоо хийх ёстой зүйлдээ төвлөрнө. Үүндээс үүсгэх. Хэдэн 7 хоног өнгөрөөч дээр нь соёо гарахгүй байвал санаа зоох хэрэггүй. Ихэнх тохиолдолд ургамал эхлээд доогуураа ажиллаж, эхлээд амьдралаа баталгааж үз байж дараа нь соёолдог. Ийм төрлийн үржүүллийн уламжлалт ёсоор ихэвчлэн сар буурах үед хийдэг байсан. Энэ мухар сүсэг биш, ажиглалт юм. Сар буурах үед шүүс дохашилж, ургамал үндэс хэсэгтээ илүү сайн хариу үйдэл үзүүлдэг. Тиймээс эртний хүмүүс болон эдгээр аргыг хэрэглэдэг ангилчууч энэ үеийг хүндэтгэн дагадаг байсан. Хэдэн 7 хоног өнгөрөхөд бид зүсмэл маань илүү бат бөх, илүү тэсвэртэй болж байгааг анзаарах болно. Энэ доор хөрсөнд ямар нэг зүйл болж байгаагийн тодорхой шинж бөгөөд олон тохиолдолд жижиг соёонууд ч харж эхлэнэ. Зүсмэл дээр тэр бат бөх чанарыг мэдэрч эхэлмэгц ойролцоогоор 5, 6, 7 хоног өнгөрсний дараа бид үнэн мөчөд хүрнэ. Энэ бол үнэхээр үр дүнтэй болсон эсхийг шалгах мэт юм. Энд ямар ч зал байгаагүй. Зүгээр л савыг болгоомжтой эргүүлж, бүхэлд нь амад дахыг буюу зүсмэлтэй хамт дахыг гараж амна. Тэр мөчөд л бүх хөдөлмөр харагдал. Үнэхээр гайхалтай их хэмжээний үндэс гарч ирв. Эрүүл, цагаан, хүчтэй үндэснүүд. Ямар ч хэрэгэлзээгүйгээр гайрартай. Гэхдээ энэ инж дуусахгүй. Учир нь энэ арга бид эхнээс нь хэлжсэнчлэн зөвхөн үндэстүүлэхэд бус давхарлагч ашиглагддаг. Эхэнд нь хийсэн 2 цонхны ачаар одоо би яг голоор нь тайрах пансаг боломжтой болж, нэг биш 2 тусдаа ургамал ижил хугацаанд авах боломжтой боллоо. Зөвхөн нэг мөчөрнөөс 2 жимсний мод гарна. Энэ уламжлалт дарга зөвхөн кайх түших биш гэж юу? Энгийн байгалийн бөгөөд маш үр дүнтэй. Тэгээд одоо хэлдэ чи энэ аргыг мэддэг байсан уу? Эсвэл анхудаа харж байна уу? Хэрвээ чамд хэрэг болсон бол сэтгэлдэл үлдээгээрээ мөн жимсний модтой хэн нэгэнд хуваалцаарай. Ингэснээр энэ мэдлэг алдагдахгүй. Том фэврэлт илгээ дараагийн мэдлэгээр үүссаар